Энэхүү сургалтын зорилт нь сургалтад хиймэл оюуныг ашиглах 10 гол арга зүйг судлах болно. За ингээд тоон шинжилгээний хөтөж гэдэг вебийн маань код харагдаж байна. За ингээд deep research маань намайг миний хайсан мэдээллийг маш мэдээллийг веб болгох код минь бэлдэж өглөө. За ингээд харах юм бол ингэж харагдана. Энд ингээд цэснүүдтэй. За би одоо үүнийг хуулна. Би кодоо хуулж аваад Ctrl A дараад за тэгээд copy хийгээд за би ингээд Google юу руу гарна. Google сайт руу гарна. За эндээс би нэг Google сайтынхаа шинээр нээгээд за би энэ дээр болохоор тоон шинжилгээ нэр өгөөд за би embed хийн. За embed хийхдээ bio R-лаар биш embed code гэдэг дээрээ би хуулж тавиад next хийхлээр миний код хуулагдаж гарч ирээд бүрэн хуулагдаж дуусахаар би insert дарна. За ингээд дууссан учраас би insert. За ингээд веб сайтынхаа би талбар дээр хуулах үйл ажиллагаа хийж байна. За ингээд веб маань юм болцсон гэж үзэх юм бол за би нэг ингээд өөрийнхөө дэлгэцний хэмжээгээр харж байна. За ингээд тоон шинжилгээ гэдэг веб маань болсон. За би ингээд оршил хэсэгтээ дарахна корреляц гэдэг. За корреляцууд харагдана. За интерактив жишээ гэдэг би ингээд энд гоё хүчтэй сул энэ гоё харагдана. Анхаарах зүйлүүд нь юу юм те? Корреляц бол шалтгаан биш. Энэ бол статистикийн хамгийн чухал хамгийн халдвар ойлголтууд нь. За бусад ямар аргууд байдаг ингээд маш хялбар гоё ойлгомжтой веб сайт бүтээж өгч байна. За ийм энэ дадлагаачлаар бол мэдээллийг одоо оновчтой хайж түүнийг оновчтой дүрсэлж бусдад оновчтойгоор харуулах гэдэг 3 аргыг сурлаа. За ингээд хамгийн сүүлд нь веб сайтаа ингээд паблиш хийх юм бол за ингээд энэ дээр болохоор яг тоон шинжилгээ гэдэг нэр өгчий. За англиар өгч. Тоон шинжилгээ гэдэг нэр өгч. За ингээд тоон шинжилгээний би веб сайттай олчлоо. Одоо ингээд маш гоё өшөө цааш нь хөгжүүлээд яваад иж болно. За ингээд паблиш хийгээд бусдад бас хуваалцаж болно. За ингээд буцаад бусдад бол хуваалцаж болно. Ингээд шууд мэйл хаягаар шеэрлж болно. Тэгээд бусдад нээлттэйгээр паблик болгоод тавьчих болно.
Энэ дээр ингээд нөгөө богино нэр өгнө. Тоон шинжилгээ гэж шинжилгээ. За ингээд дадлага ажил маань дуусаа. За яг энэ дарааллын дагуу хүн болгон өөрийн гэсэн одоо юугаа веб сайтаа бүтээж даалгавраа илгээж оноогоо авна.